Автомашин үйлдвэрлэлийн 100 жилийн түүхийн алдрын танхимд тавтай морил. Ундаг дугуй оёдлын машин 2-оос ургасан түүх буюу Opel. Энэ түүх эхэлсэн цаг хугацаа бол тэртээ 1837 он юм. Герман орон Намгүм. Гэтэл хар төмөр нүдж хар хөлсөө урсгаж амьзуудаг Opel-ийн гэр бүлд нэгэн хүү мэндэлсэн юм. Тэр хүүд Адам гэдэг нэр хайрлаа. Жаалхуу аавынхаа төмрийн дархны газарт өсөж өндийсэн. Ингэхдээ улайсан төмөр халуун галын элчинд эцгийнхэн хар хөлс нь урсаж байхыг алах дөш хоёр нүдэлцэж байхыг л өдөр болгон хардаг байсан. Цаг хугацаа түргэн өнгөрч нэг мэдхний Адам 20 нас хүрсэн. Нэгэн шийдсэн болохоор Адам Opel Грэси явсан юм. Яг хүсэл мөрөөдөл нь тэрнийг дуудсан хэрэг л дээ. Мань залуу эрийн урт холын аялал нь Европ твээс эхэлж цаашаагаан хөөрсөн. 5 жилийн дараа халаас хоосон Адам Opel гэртээ эргэж ирэхэд хүмүүс тэрэнд янз бүрээр л хандж байлаа. Тийм ээ. Зарим нь шоолж, инээж, зарим нь өрөвдөж, зарим нь зүгээр л дуугүй өнгөрдөг байлаа. Тэгтээ овоосон их алт эрдэнэстэй буцаж ирээгүй ч Opel-ийн сэтгэл дотор тэгэхэд гайхамшиг бий болсныг хэн ч анзаараагүй. Эргэж ирсэн Адам Opel нэг хэсэгтэл гэртээ сууж тэр бүхэл гадагшаа гарахаа байсныг Рюссел хаан тосгоныхан эхэндээ гайхаж байгаад сүүлдээ мартаж орхижээ. Тэгтэл Opel энэ хугацаанд оёдлын машин угсарч бараг л дуустгийн даваан дээр анхны захиалга орж ирлээ. Оролдлого нь шууд л үр ашгаа өгч эхэлсэнд Opel хүү урам орж оёдлын машин угсрах ажлаа эрчимжүүлж илүү гэрэл гэгээтэй ирээдүг рүү тэмүүлв. Тэгээд удалгүй Opel оёдлын машины үйлдвэр байгуулж тэрнийг өргөжүүлж эхэлсэн. 6 жил өнгөрөхөд Opel-ийн оёдлын машины үйлдвэр гэсэн хаягтай 2 давхар том үйлдвэр сүндэрлсэн юм. Тухайн үед бол оёдлын машин гэдэг чинь цоо шин зүйл байсан болохоор яг л талах шиг зарагдаж Адам Opel-ийн ашиг орлогч гэсэн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байсан. Ажил төрөл нь таатай болоод ирэх үед Opel хувийн амьдралаа зохиож амьдрал гэдэг их далайг амраг хань үр хүүхдүүдтэйгэн туулсан юм да. Opel-д хайртай гэргийн 7 хүүхэд төрүүлж өсгөж өгсөн. Тэдний ихэнх нь хөвгүүд байсан юм шүү. Өвөө маань хинээс ч дутхааргүй сайн аав. Сайн бизнесмен байсан. Тэрээр хөвгүүдэд ажиглаж ундаг дугуунд хорхосоод байгааг нь мэдсэн. Тэгэд хөвгүүдийнхээ хүсэл сонирхлыг биелүүлэхээр шин загварын ундаг дугуй үйлдвэрлэж эхэлсэн. Гэсэн ч энэ бизнес өндөр өөр өгөөжтэй ундаг дугууны эрэлт улам нэмэгдэнэ гэдгийг тэр мэдэж байсан. Ундаг дугуй үйлдвэрлэх болсноос хойш Opel-ийн бизнес өдөр хоногоор биш, бүр цаг минутаар өсч, хөгжиж, ашиг орлого нь үнэхээр зузаарч байсан юм. Тийм болохоор Адам Opel бие даасан компани байгуулах ёстой юм байна гэдгээ ухаарсан байгаа юм. За тэгээ энэний үр дүнд Adam Opel AG хэмээх ундаг дугуй оёдлын машин үйлдвэрлэгч компани бий болсон. Угтаан бол Германы алдарт автомашин үйлдвэрлэгч Opel Motors-ийн түүх ингэж эхэлсэн юм. Ундаг дугуйны бизнес нь оргилдоо хурж оёдлын машин үйлдвэрлэл нь Европ твийг тэргүүлж эхлэх үед Opel-ийн хөвгүүд өсч өндийн өөр зүйл сонирхох болжээ. Ухаантай эцэг хөвгүүдээ дахиад л ажиглав. Залуу эрс цөм өөрөө явагч сүүх тэрэг буюу автомашин сонирхох болсон байлаа. Ингэж дэлхийн автомашины ертөнцид Адам Opel-ийн мотор хүч төрөн орж ирсэн. Гэтэл автомашины зах зээлд урам зоригтой, эрч хүчтэй хөл тавьсан Адам Opel төдөлгүй өвчний улмаас нас барж. Хөвгүүд нь аавынхан гаргасан жимийг зам болгон тодруулах хэрэгтэй болсон юм да. Тасралтгүй хөдөлмөрлөж, тэмцэж, зүтгэж байсан залуус 1899 онд Opel моторын хамгийн анхны автомашин болох Lünzmann загварыг бүтээж чадсан байна. Тэгээд тун удалгүй дэлхийн 1-р дан эхэлж залуусын бизнес бүрч хамаргүй хүнд байдалд орсон байгаа юм. Байн самууны хүнд үеийг Opel-ийн хөвгүүд эцгийнхэн эхлүүлсэн оёдлын машин ундаг дугуйны үйлдвэрлэлийн тусламжтайгаар л давж гарсан.
Удалгүй хор шартай цэвэр цус тааричуудын амьдрал аваа дээрдээд ирэх үед Opel мотор цэцэглэн хөгжиж Германы автомашины үйлдвэрлэлийн 37.5%-ийг эзлэх болжээ. Тэгсэн хэсэг хугацааны дараа Opel моторыг Америкийн нэгдсэн улсын General Motors компани худалдаж авсан юм. Энэ 8 алдагдaltaгүй ашигтай болсон ч гэсэн өнөөдөр жинхэнэ Opel-ийг үүсгэн байгуулсан Адам Opel-ийн компаниас зөвхөн нэр нь л үлджээ. Харамсалтай юм. Ундаг дугуй оёдлын машин 2-оос ургасан түүх энэ буюу та бүхэн Мандан Бадралд Уналт Дороотлын гэрч Адам Opel-тэй хамт байлаа.